За тэгээ цаашаа одоо хар хэлдэ ирнэ. Ухаанда тэр говьд хуралдахтаа бид ард түмэндээ гаргасан сайхан урайлаг гаргах хэрэгтэй байж. Ямар урайлаг байна. Тэгээ одоо гард байх хэлчих юм бол баг томтой харагдахгүй шүү. Одоо энэ чинь Франц гэхтэл 2 жилийн өмнө 50 зүйлтэй ингээ аль урайлаг гаргацсан л интернет ч явж явсан. Дор хаяад энэ хэрэглэн дээрээ бид одоо ямар өөрчлөлт гарахгүй. Дээрээс нь энэ дадал зуршлаа бид яаж өөрчилж болох вэ? Жишээлбэл ягаад нэг балга усаар энтерхий шаазанд нэг жаахан ус хийж ягаад бид гар нүрээ шүдэ угаач болохгүй лээ. Яхаар 2 литр ус гоожуулж угаах хэрэгтэй. Дэлхийн усны хомсдол дээр нь Монгол өөрөө усны хомсдолд орцсон гон шүү дээ. Энэ үнийг яагаад ард түмэнд ухааруулахгүй? Энэ зам дээр явж байгаа энийг утаа затсан машинуудыг цогсоох юмыг замын тагзаа нарт ойлгуулчих юм бол тэд чинь зогсооч шүү дээ. Гэтэл тэд чинь хөөрхийн энэ дулааруулдаг гэдгийг ойлгоогүй явж байна. За яг хатаа нэг ядарсан юм. Хөөрхийн нэг өрөв сэтгэлээр энэ ядарсан юм гэдээ явуулчих байна. Гэтэл тэр нь ардаа хичнээн одоо гай тарьж байна. Жишээлхэд бид энэ эддэг уудгийгаа бүр зогстой төвшөнд уламжлалынхаа төвшөнд аваачаал одоо 5-6 дахин багасгачих юм бол ерөөсөө эддэг хоолны маань 85% шингэхгүй гардаг гэдгээр үзэх юм бол энэ чинь дэлхийг хоногт 380 мянган тонн нүрс тааж байгаа хэмжээгээр энэ биеэс зайчлагдж байгаа дулаан ийм хэмжээгээр дэлхийг дулааруулж байгаа юм шүү дээ. Дэлхийн хүндрэлтний хэмжээнд ярьж байл. Тэгэх юм бол ерөөсөө бид чинь эддэг уудгаа багасгахтал энэ дэлхийд хөрөөж явчих юм. Дэлхийн хүндрэлтэн бүгдээрээ ингэх юм бол бүгдээрээ цагаан холондорох юм бол ерөөсөө сэрүүсэж явчих юм шүү дээ. Гэтэл метан хийгээ бид түрүү ярьчлаа. Шатамхай. Энэний 36%-ийг мал аж ахуй гаргадаг. Дангаараа. Метан хий юу гэхлээр шатамхайгаас гадна дулааруулах хүч чадлаараа одоо энэ юунаас чинь нүүрс хүчлийн хинээс 170 дахин их. 170 дахин. Нөгөө нэг ерөөсөө дэлхийн хэмжээний айхтар асуудал бол юу гэхээр би тэр хүн байна уу үгүй юу гэдгийг ярьсан шүү дээ. Одоо бид үний юмыг үнээр нь л ярив. Бидний судалгаагаар юу болдог вэ гэхээр бид эсгэнээс үүсэлтэй хүн гэдэгтээ 400 гаруй жил зуралдсан. Өөрөөр хэлэх юм бол Махамбат физик үе арга ястай 400 гаруй жил шинжлэх ухаан зуралдсан. Ингээд физик үеийг хүн гэж ойлгосон нь алдаа байжээ. Физик үе хүний дөнгөж 30-аас 40% эзэлнэ. 60-аас 70% нь энерги үе эзэлнэ. Тэгвэл өнөөдөр хүн гэдгийг энерги үеийн 60-аас 70% нь эзэлсэн төрүүний миний 3% юугаар бол 100% оюун санаа ухамсар энерги үе байж байж энэ үний хүн гэн. Энүүгээр наваад үзэх юм бол хэцүү болсон байна. Тэгэхээр одоо хамгийн түрүүн дэлхийн хүндрэлтэн хүн болсон цагтаа л аврагдана ерөөсөн. Ганцхан. Одоо нэг жишээ байна л да. Дэлхийн статистикаар бол мөнгө олсон 100 бизнесмений 96 дампуурдаг 4 хүн үлддэг. Энэ өнөөдрийн эдийн засгийн хямрал өнөөдрийн төлбөрүүдийг ярьж байгаа юм. Хүн төрлөختөн хайрын инэрлийн хуулийг ойлгоогүй. Орчлонгийн хамгийн дээд хуулийг одоо уландаа гიშгсэн явж байна. Энэ бол нэг том цөв юм шүү дээ өнөөдрийн. Эцэг эхэж гэхээ байсан бүр. Хайр инэрлийн хуулийг тэр амтан араатан гэж хайрлах нь байтга эцэг эхээ хайрлахаа байсан, хань ижлээ хайрлахаа байсан. Ийм одоо цөвөн цаг. Хамгийн дээд хуулийг уландаа гიშгсэн. Дараах том хууль бол үйлийн үрийн хууль. Энэ бол эргүү сэргүү энергийн буюу буян нүглийн хууль. Уг нь тэр одоо буян буюу эргүү энергийн хуулийг хүн ойлгочих юм бол ямар ч юм хийндээ орно. Гэтэл эсэргээр дандаа хар үйл хийдэг, буруу юм руу шундаг ийм болсон учраас 96 бизнесмен дампуурч байна шүү дээ. Мөнгө олсон гэдэг чинь сая доллартай хүнээс дээш хийж ярьж байна. Энэ юуны алдаа вэ гэхээр бидний сэтгэн бодохын алдаа. Бидний програмын алдаа, хүн гэдэг ойлголтоо гээсний алдаа. Тэгэхээр бид хүн болчих юм бол бүх юм өөрөө аяндаас асар. Хүн хүнээ байсан учраас их дэлхийгээ хайрлах гэж ярих нь үгээр одоо хажуудах хань ижил одоо ижи аваа хүртэл хүн тоохгүй байна гэдэг юм сайхан ухааныг тавиалж баярлалаа. Нэг доктор та бол залуу мэдээ чинь дэлхийн дулаарлын талаар маш олон жилийн ингэ судалгаа шинжилгээг бол та хийлээ. Олон цаг хугацааг та ширээний ардын дулаарлаас яаж гэтлэн гарах вэ гэж одоо суулаа. Тэгээ одоо ингэ яриад байгаа махны талаар махны хэрэглээгээ багасгахыг гэхлээр угийн нөгөө нүүдэл чинь махаа хийжсэн ард түмэн энийг бол ерөөсөө шууд нэг муу цагаан оолтнууд явуулга энэ төр гэдэг одоо их код хийж хүлээж авахгүй байна л та. Тэгэхээр одоо жишээлбэл махыг дагаад ямар үйлдвэрлэлийн одоо харгаагаар ямар их одоо зүйлсийг ч юм уу одоо хайран өрн таран хийж идэг. Энэ дээр та жишээ баримт хэлж болж байна. Тэгээд танайх бол их том хурал консорциумыг хийдэг. Эндээс гаргасан гаргалгаануудыг бас та хэлж болж байна. Тэгэхээр ер нь бол монголчууд эртээр үеэс
цагаан эдэгээр голлоод хооллцдаг. Лагва багшийн лекцэнд бол гардаг. Жилийн 9 сард нь цагаан эдэгээр хоолцдог байсан. Тэгээд амьтны амь үнэтэй гэдгийг бас мэддэг байсан. Амьтныг муулах гэж ярина. Тэгээд тэрийг одоо бол ингээд уландаа гიშгдсэн байна. Тэгээд сүүлийн үед ер нь сүүлийн 2 жилд бол махны хэрэглээ дэлхийн дулаарлал гэж нэлээд яригдж байгаа. Цагаан олдон болцоо их дэлхийг аварцгаая гэдэг. За яагаад тэгж ийм гэвэл одоо мах үйлдвэрлэхийн тулд байгалийнхаа баялаг нөөц баялаг их хэмжээгээр устгаж байна. Одоо Америкт 1 кг хөхрийн мах үйлдвэрлэхэд 40 тонн ус. Төвхөн 1 кг. 1 кг. Тэгэхэд 1 кг мах хэрэглэхгүй байхад 40 тонн ус хэмнэж байна. Энийг би сая 9 сарын 22-нд болсон Германтай хамтарсан урал дээр хийсэн. Одоо би илтгэл тавьсан л дээ. Бас германчуудтай энэ махны хэрэглээ чинь дэлхийг бас сүйтгэхэд байгаа юм байна. Тэгээд тэр ихтэй сургууль эрдэмтдийн том профессорууд бол хүлээн зөвшөөрч байна. Маргааш нь тэд нарт архаа яваад хоолнд орсон тал уг нь цагаан сонгосон гэж байна. Тийм. Хоёрдугаарт энэ ширингээ гэх хэмжээр устгаж байна. Амазоны ширингээ устсан талбай 80% зөвхөн одоо өхрийн мах үйлдвэрлэхэд ингэж зориулж үйлдвэрлэж. Тэр ширэнгэн ойг устгаж хаяад тэр ногоон байгууламжийг устгаж хаяад зөвхөн одоо өхрийн аж ахуй зориулж. Тийм, малын тийжээл тэгэл фермерийн аж ахуй. Яагаад Бразил ус юм алхам хийсэн гэхээр маш их өртөө байсан. Тэгээ махны бизнесээр өрөөд арах юм шийдвэр гаргасан юм байна. За тэгэл гол мөрний бохирдол одоо тэр үйлдвэрч мал аж ахуйгаас гарч байгаа тэр гол мөрний бохирдол бол асар их байна. Тэгээ хоёрдугаарт ингээд олон мянган малыг нэг дор байлгахад, амьтныг нэг дор байлгахад одоо өвчин амархан гардаг. Гарахгүй тул антибиотикаар их хэмжээгээр тарьж чинь таргалуулахын тулд өнөөдөр яагаад ийм мэдхгүй өвчин гараад байгаа. Гахааны ханаад гээл маск зүгэл гүйж шít. Энэ бол ерөөсөө энэ хүний эдэмхийн юунаасаа болоод байна л да. Тэгээд нэг ийм одоо сайхан зүйл бол энэ их гавшиг гарч байгаа мөртлөө гарцсан их энгийн байгаад байгаа. Хүнд ойлгуулах нь маш хэцүү. Одоо тэгэл би илтгэл лекц уншсаар хамгийн сүүлд юу гэж хэлдэг вэ гэхээр ерөөсөө энэний гарцвал Монголын уламжлалт Монгол ухаан. Монгол хүн буцаад Монгол хүн болох хэрэгтэй. Монголоо мартсан байна. Тэр идэж уухыг бол их дээдэлдэг байлаа л да. Одоо эдийн баялагаас ухааны баялаг гэж гэдэг юм а тийм ээ. Ухааны сүвийг тос бөглөн гэж гэдэг юм уу. Муухан эзүүсэн. Та нар энэ оюун ухаанаа хөгжүүл тэгвэл одоо хөгждөг. Эдгээрээ хөөцөлдвөл эн чинь болохоо байцдаг. Одоо бүх үзүүлэлтээрээ дампуурдаг. Энийг одоо бүх зүйлээс харж болж байна л да. Одоо хоол багсахад хурдтай болдгийг одоо хурдан морноос харж болж байна. Хүчтэй болдгийг эртний бөхчүүдээс харж болж байна. Ухаантай болдгийг энэ гигантэн эрдэмтдээс харж болж байна. Тэгэхээр энэ идэх уухтай ч хамаг зүйл одоо холбоотой байна. Монголын хөгжлийг гадаадаас хайх шаардлага байхгүй. Энэ Монголд байна, бидний оюун ухаанд байна. Энийг мэддэг байж, энийгээ мартаж, одоо энийгээ эргүүлээд олъё. Тэгэхийн тулд бид нар тэр хүнд олох хэрэггүй. Ерөөсөө энэ ийм энгийн юу байна. Тийм учраас энэ махны хэрэглээ бол одоо хүнийг байглаа сүйтгэж чинь, дээрээс нь эрүүл мэндээр одоо маш их яаж байна. Одоо өвчин залуучсан байна. Дэлхийд дээр 17 сая хүн зүрхний өвчнөөр нас орж байгаа гэж энэ махны хэрэглээтэй холбоотой. Тий. Зөвхөн нэг. Тэгээд эмчилгээнд нь мэдээж одоо тэрүүмаар нь одоо мөнгө зарж байна. Одоо албатай юм шиг нэг баах юм идээд сүүлд нь өвчлөөд тэрийгэ эдгэх гэж олсон гэдэг мөнгөө зарцуулаад одоо нэг тийм л одоо болох амьдралээ тийм ээ. Одоо энэс хэрэг энийг ойлгочих юм бол нөгөө нэг ядарч олсон хэдэн төгрөгөө тийм их хүнсний зүйл авах шаардлагагүй байна. Тэгж их хэрэгснээр хэрэг хэрэглээ багасчвал хүн эрүүл амьдрах юм байна. Ухаан саруул, хурдтай, хүчтэй одоо ингээл бүх зүйл ингээд хоромхон зур ирэх боломжтой байгаад байна л да. Тэрийг ойлгохгүй ингээл их эдсэн хүн нэг сайн хүн тийм ээ. Одоо Монгол улсын бүтээн байгуулалтыг ингээд үзэх юм бол Улаанбаатарын гудамжаар явал харах чинь тэгэл баар, ресторан, зоогийн газар бол бүгд ингээд одоо хүн ходоодоо яаж тийчих вэ? Хүнтэй ярихтай хүртэл хоол боловсруулах хэрэгтэй ярьж шээ. Хоёулаа нэг юм мэдээд уучиг үл маш уриалхан гүгэл гараад ирж байна. Сонгуулч мөн адилхан, хурал семинар хийсэн ч мөн адилхан. Тэр зочдууд л үдээ хоол тэр тэнд орой хүлээ авалт. Тэрээс энэ
хүнийг бол доромжилж чинь гэж хэлж болно л да. Тэгэд энэ бүгдийг чинь монголчууд эртээр байс мэддэг байж одоо энэ бүх асуудлын гарц бол одоо Монголын уламжлалт ухаан. Монголын уламжлалт ухаан бол бүтэн ухаан байсан. Дотоод мөн чанараа мэддэг, гадаад мөн чанараа мэддэг. Өнөөдрийн шинжлэх ухаан бол зөвхөн материалыг ертөнцөө ойлгож байна. Одоо яахлаар тэр морины хоолыг хасаад байхад хурдтай болоод байдیں۔ Улам их туулах чадвар нь